Энэ 20 засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийг үзэж байгаа шүү дээ бид нар. Тэгээ нэгдүгээрт бол сайд нар байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ олон одоо төрийн албан хаагчтай авчирдгаа юм болох хэрэгтэй байна. Учир цайдаа энэ дээр бас нэг анхаарахгүй бол нэгэнд бид нар засгийн газарт ороод сайд дарга нараа хийгээд хариуцлага үүрнэ гэж байгаа бол энэ ажлаа судлал да. Ажлаа мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг баахан хариулт араас нь өгдөг нэгэн нөхдүүд ингээд араасаа бүр ямар ч урт сүлтийн баахан хүмүүс дагуулад ороод ирдэг ажлыг хийлэхгүй. Бүтэн байгууллага тэр чигээр ирж шít баргалж. Энийг болох хэрэгтэй биш үү? Сайд нь төрийн нарийн бичгийн даргатаа газрын 1-2 даргатаага гол одоо бодлогын чиглэлийн асуудлаа хариуцдаг ийм дарга нар байхад бүгдийг хариулаад явчихдаг шүү дээ ернүүд. Тэг өөрсдөө ажилд мэдэхгүй байгааг нь шинж шүү дээ. Тэр олон хүн дагуулж орж ирнэ гэдэг чинь. Хоёрдугаар энэ сайд нар нэлээд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Бид нар ч одоо энэ хамтарсан засаг гээд ингээд бие биенлүүгээ нялаад тэрний миний чиний гэдэг юм байхгүй шүү дээ. Энэ чинь нэг л засгийн газар. Нэг л одоо бодлоготой, нэг л хөтөлбөртэй, нэг л хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөөд явж байгаа. Тэр янз янзын бааз цэвэрлж гин гэсэн асуудлууд байхгүй. Бааз цэвэрлэхээр байгаа бол тэрийг цэвэрлээ тодорхой хариултаа өгөлдөө дүүл. Ийм бааз байсныг ингэж цэвэрлээ гэдгийг хэлэх хэрэгтэй биш үү? Тэгэхгүй тэгээд асуулт хариулт бол дандаа буцаад ингээд бухсан одоо тайлбар хийсэн ийм л хариултууд яваад байна. Одоо маргааш нөгөөдрөөс чуулганы уралдаанд ороод нэлийн асуултууд орж ирэх байх. Хэлсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр одоо энэ сайд нар өөрсдөө хариултуудаа бэлдээд орж ирэх шаардлагатай байна. Тэр үнэлгээний асуудал дээр гишүүдийн яриад байгаа зөв шүү. Үнэлгээ чинь тодорхой бус болохоор энд бас тодорхой хариулт нь гарч ирэхгүй. Үнэлгээ чинь буруу яваад ах шиг байна. 2-3 янз янзын үнэлгээнүүд яваад ах шиг байна. Дээрээс нь аудитын үнэлгээ маш чухал. Аудитын үнэлгээ маш чухал шүү дээ. Тийм болохоор энэ үнэлгээнүүдийг нэгтгэх тал дээр хэрэглэх газар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Гишүүдийн хэлээд байгаа асуудал чинь ерөөсөө энэ шүү дээ. Тэгээ нэгтгэх ёстой юм уу? Үнэлгээ нэг байх ёстой юм уу? Ойлгомжтой байх. Шаардлагатай бол тэр үнэлгээ гаргаж байгаа үнэлгээний одоо журам эсвэл хууль тэр бүх зүйлд нь одоо шинжил оруулах хэрэгтэй биш үү? Одоо дараагийн 2025 оных орж ирнэ, 25 оных орж ирнэ, 26 тэгээд ингээд жилийнхтэй дахиад нэг ийм юмнуудаа яриа суугаад баймааргүй биш үү? Тийм болохоор үнэхээр бодитойгоор энэ ажил хийж л байгаа бол үнэхээр ажил хийгээгүй гэж хэлээгүй шүү дээ. Ажил хийж байгаа зүтгэжил байгаа. Мэдээ засгийн газар бол тодорхой хуралдааныхаа үндсэн дээр том асуудлуудыг шийдэж явж байгаа. Тийм болохоор энэ дээр анхаарад цаашдаа бас энэ гишүүдийн хэлж байгаа зүйлүүд нэлээд одоо дүн шинжилгээ хийж яваараа гэж одоо юу хэлэх хэрэгтэй байна. За ингээд гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. Монгол улсыг 2021-с